Шведийн цагаачлалын шинэ хуулийн талаар мэдээллийг хүргэж байна. Шведийн парламент цагаачдын оршин суух зөвшөөрлийг зохисгүй үйлдэл гаргасан гэх үндслэлээр цуслах эрхийг засгийн газарт олгох шинэ хуулийг өчигдөр баталлаа. За энэхүү зохисгүй үйлдэлд хугацаа эдэрсэн, үр төлбөртэй байх, бүртгэлгүйгээр буюу нууцаар хөдөлмөр эрхлэх мөн хит даврагч байгууллагуудтай холбоо тогтоох зэрэг асуудлууд багтсан. 9-р сард болох парламентын сонгуулийн өмнө баруун жигүүрийн засгийн газар болон түүнийг дэмжигч үндэсрэг үзэлт Шведийн ардчилсан нам тус улсын цагаачлалын зохицуултыг чангатгах өргөн үрээтэй бодлого хэрэгжүүлж буй нэг хэсэг энэхүү хууль болж байна. Энэ хууль зөвхөн хүлээгдэж буй өгөгдлүүдээс гадна аль хэдийн олгогдсон оршин суух зөвшөөрлүүдэд буцаан үйлчлэхээр онцлогтой. Зөвхөн гэвч сөрөг хүчин болон хүний эрхийн хамгаалагч байгууллагууд үүнийг хүчтэй шүүмжилж байгаа. Тэд энэхүү хуулиар гэмт хэрэгт холбогдохгүй үйлдэл үндэслэн цагаачдыг нутаг буцаах эрх олгогдож буй тул засгийн газар дур зоргоороо субъектив шийдвэр гаргах эрсдэл өндөр гэж буруутгаж байгаа. Стокгольмд төвтэй иргэний эрхийг хамгаалагч байгууллагаас гаргасан мэдээлэлд энэхүү сайн зан төлөвийн тухай хууль нь хүмүүст өөрсдийг нь ямар үг үйлдэл зохистой эсвэл зохисгүй талаар тодорхой бус байдлаар үүсгэж байна. Энэ нь хууль дээдлэх ёс болон хуулийн өмнө тэгш байх зарчмыг алдагдуулж байна хэмээн онцолжээ. 2022 оны сонгуульд цагаачлалыг бууруулж гэмт хэрэгтэд тэмцэх амлалт өгөн ялалт байгуулсан тус улсын одоогийн эрх баригч нам нь зохисгүй үйлдэл гаргасан эсвэл гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг хүлээж авахгүй гэдгээ илэрхийлсээр ирсэн. Хуульд яг ямар үйлдэлийг хүлээн зөвшөөрөхгүй байхыг наривчлан заагаагүй ч төлөгдөөгүй өр татвар төлөхөөс зайлсхийх, гэмт хэрэг үйлдэх, хит даврагч бүлэгэлтэй холбоотой байх зэргийг засгийн газрын зүгээс дурджээ. Оршин суух зөвшөөрлийг хянах үүргийг цагаачлалын алба хариуцах бөгөөд гарсан шийдвэрийг цагаачлалын шүүхэд давж залдах боломжтой юм. Шведийн цагаачлалын сайд Йохан Форсел өнгөрсөн 3 дугаар сард уг хуулийн төслийг өргөн барих үеэрээ зөв зүйл хийхийн тулд ямар ч хүчин чармаалт гаргадаггүй хинч байсан энд үлдэнэ гэж найдах хэрэггүй хэмээн хатуухан мэдэгдэж байсан юм а.